За сайн байцгаана уу. За эхний хичээл ороо англи хэл сурах бэлтгэл тэгээд нөгөө танилцуулга хичээл байгаа. Ер нь хэр хугацаанд яаж ямар хөө зүйл яаж сурч явах юм гэдэг нэг төлөвлөгөө маяг юм буунд гаргана гэсэн үг. Нэг хичээлийг ойролцоогоор 30 минут байлгахаар бодож байгаа. Тэгээд тийм ер нь бол сурагчгүй би ганцаар ярьж байгаа болохоор 30 минут хангалттай байх. Та нар гэртээ 30 минутаас 1 цагийн хооронд даалгавраа хийгээд аа 1 цагаас хэтрүүлэхгүйгээр ер нь л анхны дунд чад тийм аль болох олон жижиг тасалсан тийм хөнгөн байдлаар явах төлөвлөгөөтэй байгаа шүү. За эхний ээлжинд за англи хэл сурахдаа хэдүүлээ хвчлэн анхааснаас ирж байгаа тийм. За нөгөө нэг 10 жилийн англи хэлтэй хүмүүсүүд нь ерөөдөө ихэнх нь 10 жилийн англи хэлтэй учраас А2 түвшнээс эхэлж байгаа. За английн түвшин болохоор ерөнхийд нь 6 хувааж байгаа. Олон улсын түвшин нь А1, А2, Б1, Б2, С1, С2 гэсэн үг. Багш нар ерөнхийдөө С1-ээс эхэлнэ. Энэ хоёр бол агсан түвшин. А1 бол бүр үсэг фониксоос эхэлдэг байхгүй юу? Тэнгүүд ихэнх нь 10 жилдээ ерөнхийдөө бас сонсцсон бид нар хүүхд ахын гадаад дуу ингээд сонсоод өссөн ч юм уу тийм болохоор А2-оос шууд эхлэх болно. А2-оос эхлэхээр жижиг дүрмүүдээсээ to be гэсээ эхлээд ерөнхийдөө үзнэ гэсэн үг шүү. За нийтдээ хэдэн үг цээжилчвэл англи хэл сурчна гэж бодож ийн гэд би нөгөө танхим хичээл орохоор эхний хичээл дээр хүүхдүүдээс асуудаг байхгүй юу. Тэнгүүд хүүхдүүд ерөнхийдөө нэг 1000 2000 гэж хариултыг. Тэнгүүд яг аялын англи хэл өдөр тутмын одоо нэг хүнд энгийн хэрэгцээг ингээд нэг ойлголоод 2-оос 3,000 үг хангалттай гэж үздэг. Тэгэхээр А2 төвшнгөө дүүргэх юм бол одоо солонгосоор бодох юм бол бид нар 어제 일했어요, 일하고 있어요, 일할 거예요 гэдэг ингээд 3 цагаа мэддэг байхад л ингээд нэг 3 сарынхаа ажиллал явал болоод идэв штэ. Тэр хэмжээний англи хэлтэй болж байгаа л А2 окей гэсэн үг. За тэнгуүтээ ерөнхийдөө бол IELTS одоо ихэнх нь оюутнууд ирж байгаа тий. IELTS үгүй гадагшаа явъя гэж бодож байгаа хүмүүсийн хувьд 10,000 плюс гэж боддог. 10,000-аас дээш үгийн сан гэж боддог. Тиймээс одоо Монголд байгаа нөгөө юм англиний сургалтууд байдаг штэ тий. 4 сарын дотор IELTS ахуулна, 8 сарын дотор IELTS ахуулна энэ төр бол яг энэ А1, А2-оос эхэлж байгаа юм жоохон боломжгүй. Яг Б1-ээс бол болно. Жоохон маркетинг юм уу даа л гэж боддог. Тэгээд одоо ингээд хэлцээ яг ийм шатчиг заяа. Шатчиг ингээд step 1 нэгдүгээр алхмаас эхлээд дээшээ ингээд явдаг. Хэрвээ чи ингээд дунд нь нэг төвшөө алгасч юм бол одоо чи ингээд Б1-ийг алгасчих гэж бодъё л да тий. А2-тэй жаад Б2 дээр ирлээ гэж бодоход Б2-оос сурж байхдаа тэргүй энэ Б1-ийг нөхөд сурч таардаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг одоо угийн маттай сайн хүн бол ингээд толгой сайнараа ингээд бас авч явах гад идэг тий. Хилэн дээр болохоор яг ингээд алхамаар нь суралцаад явах нь айгуу чухал гэдэг гэсэн үг. За тэгвэл бидний эхний ээлжний зорилго бол 2000 үг байх юм байна. За та нар нөгөө солонгост байдаг болохоор харьцуулаад ярихад айгуу амар тий. Ихэнх нь хэлний бэлтгэлд сурж исэн солонгос хэлнийхаа ард гарцсан хүмүүс хвчлэн ер нь англи хэлний сургалтанд ирдэг байхгүй юу? Тэгэнгүүт хэлний бэлтгэлийг 1200 цагийн хичээл ордог гэж мэдээж тий. Өдөр 5 цагаар 2 жил хагас орохор чинь 1200 цаг болдог. Тэрнтэй адилхан англи хэлчсэн адилхан доод нь 1000-аас дээш цаг орохсон байх хэвээр. Яг хэлний бэлтгэлээр бол 1200 цаг үзэх хэвээр. Яг сургалтын төвөд бол арай товчилж байгаа юм л дөө. Би яг харж байхад нэг 400 цагийн хичээл авсан бол IELTS-ийн хоног авчаад ах шиг байна. Яа тэгэхээр би ч нөгөө даалгавар өгөөд даалгаврыг буцааж шалгадаг төрлийн багшгүй юу. Тэнгүүд өөрийнх нь хичээл зүтгэл нэмэх тэр чинь 800 цаг маг болж байгаа сте тий. Нэмээд тийм болж байна гэсэн үг. За тэнгүүд хідүүлээ одоо нөгөө нэг хүмүүс бас нөгөө нэг жил сурчаад IELTS авах уу гэж асуугаад байдаг байхгүй юу. Тэнгүүд хүний тарих өөрөө тийм хязгаарлагдмал потенциалтай гэсэн үг. Чи нэг өдрийн дотор анхаарчны хүн бол нэг өдрийн дотор 100 цээжилж чадахгүй шүү дээ тий. Нэг өдөр 50 үгээр ч юм уу эхлэндээ тэгчээ чи маргааш намрах хэвээр нэг өдөр нь 50 үг ч юм уу ингээд тархиа амраах маягаар ингэж явна. Тодорхой хэмжээний нүдэнд дасал болоод чихэнд ингээд танил болоод ингээд сонсогдоход одоо нөгөө чих онгоны зэрдэг штэ тий. Тэрэнд цаг их ордог учраас эхний нэг жил ерөнхий англи хэл буюу одоо нөгөө ерөнхий general English, academic English гэх хоёрын байгаа. Тэнгүүд ерөнхий англи хэлнийхаа төвшинг чи эхний нэг жил тавьж гинэ гэж бодно. Хоёр дахь жилдээ
болохоор академик англи хэл рүү, академик гэдэг нь бүр агсан түвшний IELTS, TOEFL, SAT ч юм уу те бусад шалгалтанд бэлдээд яг мэрэгжлийн чиглэлээр гадаадд суралцах байгаа бол ч юм уу те зүгээрээ гэсэн үг. За ерөнхийдөө бол 7 хоногт 2-оор удаж яваад 2 даалгавар хийж хахад за багшийн дунджаар би болохоор одоо энд ингээд 6 жил зааж байгаа байхгүй юу. Ер нь өдөр болгон хичээлээ заадаг. Айгүй олон 10-аас 9-өөс нэг 40-д хүмүүсийн хооронд дандаа зааж байсан байхгүй юу. Тэгээд харангууд ерөнхийдөө 2 жил болгоно. 2 жил болно. Тэгээд 2 жил болж ич ерөнхийдөө IELTS гэсэн үг. Яг 1 жилийн дотор бол General English ч юм болчихно. Та нар онлайнаар хийж байгаа шүү дээ тий. Онлайнаар хийж байхдаа энийг яг ер нь өөрснөө сайн хийж чадчихвэл явандаа нөгөө нэг төвшин бүр дээрээ шалгалтайгаа тэнцчихвэл анги нээж өгөхөөр өөрснөө хурдан суралцах боломжийг бас жоох өгөх гэж байгаа байхгүй юу. Тэгээд жоохон хурдлуулж чадна гэх юм бол чиний хурднаас хамаарат эн чинь жил 6 сар хүртэл ч юм уу танагдах боломжтой. Яг 1 жилиг бол би яг А2-аас эхэлсэн юм бол хангалттай хугацаа гэж үзнэ. Хэрвээ 1 жилийн дотор хүн англи хэл сурчдаг бол одоо бүхэл хүн хэл сурч штэ ер нь л тэгэхээр цаг орно, мөнгө орно. Тийм тэ хашаад хүсүүсээгүй бичих цаастай зууралдана гэд хүлээлттэй анханасаа ийм жоохон хол зам байгаа шүү гэдгээ ингээд хараа тавьчвал зүгээрээ. За тэгээд түрүүн гэхдээ багш нь хэлсэндээ нөгөө нэг олон янзын насны хүмүүстэй ажилласан гэд нэг онцлог байгаа. Тэрний үеийн гэхээр яг нөгөө нэг эхний хэл нь англи хэл болж байгаа хүмүүс айгүй хурдан сурдаг, хурдан сайжирдаг байхгүй юу? Хоёр дахь хэл нь эхний хэл чинь солонгос хэл дээр одоо ингээд ажилдаг, кино үздэг тийм байж байгаад англи хэл дээр хэрэг кино үзэж байгаа биш ээ. Англи хэл одоо ингээд сураад эхлэх юм бол энэ чинь монгол хэл, солонгос хэл, англи хэл гэхээр гурав дахь хэл чинь болж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг бодохноо удаан гэсэн үг. Яг адилхан нэг цэгээс эхлэн штэ. Тэнгүүд суралц хурд нь арай удаан байдаг. Яг нь ерөнхийдөө хичээлээ сайн хийдэг байж болох ч гэсэн яг тэр хоббиг суулгах ч юм уу тий англи дээр кино үзэж сурах ч юм уу тиймэрхүү зүйлс нь жоохон цаг их аваад идэм юм да. Ерөнхийдөө тэгж бодож байгаа. Одоо багш нь гэхэд бас топик 6 таахгүй юу. Тэгэнгүүт уг нь л топик 6 таа. Гэхдээ миний эхний хэл англи хэл болохоор солонгос хэлний хэл маань ер нь л жоохон англиг бол яагаад ч гүйцэтгүүл гэсэн санаа байгаад байгаа. За тэнгууд за ямар ч тач шинэ үг зээжлэн энэ шинэ үг чинь бараг цаг их орно гэдэг хэлээд өгч байгаа. Одоо чи боддоо сарда 50 үг зээжлээ. Сарда 8 удаагийн хичээл авлаа. За чи сард 400 асууглаа гэж бодъё тий. Тэгэх юм бол 1 жилээр бодвол яах нь 5,000 үг байгааз. Тэгвэл дахиад 1 жил болж ич чинийх 10,000 үг болж байгааз. Тэнгүүтээ чи нэг үгийг цээжлэнгүүтээ тэр үгээ яг санана гэсэн үг биш байхгүй юу? Шинэ үг дээр дахиад нэг тайлбарлажээ. Багш нь ингээд төвшин бүрээр тайлбарлаж байгаа шүү. За эхнийх нь болохоор level, хоёр дахь шинэ үг гэдэг ингээд багнаар тайлбарлаж байгаа гэсэн үг. За шинэ үгийг биш дээ мартах бол бас ингийн асуудал заяа. Нэг үгийг ерөөдөө 3 цээжилж чи яг цээжлэгдэнэ. Эхний удаа болохоор чи ийм үг байд юм байна гэдгээ ингээд ерөөдөө хараад авчна. Хоёр дахь харахаараа хоёр дахь цэжлэгтээ тэр үг чинь чам танил санагдана. Гурав дахь цэжлэх үедээ чи өөр энэ үгийг ашиглаад эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр энэ тоог дахиж 3 дахин үржүүлэхийн тулд яах ёстой юм гэхээр нөгөө багш нь эхний ээлжинд шинэ үгийн 50 гэж өгж жагаад явандаа 70 болгоод тэгээд явандаа үг цэжлэх чинь амар амархан болоод эхэлдэг байхгүй юу. Тэгээд эхлэхээр 100 болгодог. Гэтэ яг үндэ тэр чин цаанаа чиний үгнүүд давхцаад яг чиний шинээр цэжлэж байгаа үгчээс стил 50 барьж байна л гэсэн үг шүү. За тэгвэл шинэ үг гэдэг чинь одоо нөгөө амар чухал хань шүү дээ. Яг үг цэжиллээ гээд шууд англи хэлтэй болохгүй. Гэтэ үг цэжлэхгүйгээр англи хэл сурах бүр ямар ч боломж байхгүй шүү заяа. Бүр ямар ч боломж байхгүй. Тэрний хооронд баг ингээд үг амар сайтай байгаад үгээрээ зоцоор хагаад ингээд шалгалтуудаа өгөөгөө явцдаг тийм бас хүүхдүүд байдаг байхгүй юу. Тэгэнгүүт шинэ үгний хэсэг дээр багш нь нэлээд ач холбогдол өгч байгаа гэсэн үг. За хоёрт нь дөрвийн хэсэг байна. За дөрөвөөсөндөө анхашаад хүссүүсээгүй ингээд бичих цаастай зурлнаа гэд. За эхнийх нь болохоор гэтээ англиний дүрм солонгосыг бодохна гайгүй заяа. Гайгүй яагаад тэгэхээр солонгос хэл чинь нэг дунд чатны 200, агсан шатны 200 дүрм гэл хэлний бэлтгэлийн намайг харахад бүр амар их дүрм байдаг те. Англи болохоор гайгүй. Нэг present simple гэж бүгд үздэг те. Present simple-ийг чи анхан шатн дээр үзэн, дунд чатн дээр үзэн, агсан шатн дээр үзэн ч юм уу. Нэг дүрмээ жоохон гүнзгийрүүлээ үзээ явчихдаг гэсэн. Тэнгүүтээ 26 цаг гэж ер нь байгаа те. 26 цаг
гэж байгаа. Дараа нэг modal verbs туслах үйл үгийн хичээлүүд байгаа. Тэд нар бол амархан. Агсан түвшинээр юу ороод ирдэг гэхээр урт өгүүлбэр үүсгэж сурдаг. Та нар ингээд англи ном мэргүүлэхээр өгүүлбэр ингээд ингэж хэлснэ. Хідэн мөр явж хагаад цэг гэд дуусчдаг тий. Тэгэх юм бол тэр чинь болохоор урт өгүүлбэр үүсгэж сурч байна гэсэн үг. Тэр нь агсан шатны дүрм. За тэгэж урт өгүүлбэр үүсгэснийхаа буцаага товчилж болдог. Буцаага товчилждаг тэр дүрмүүд нь агсан шатн дээр орж ирнэ гэсэн үг. За эхний ээлжинд бид нар А2 төвшин штэ. Анх шатнд хэдүүлээ ерөөсөө хэлсэндээ өнгөрсөн цаг, одоо цаг, ирээдүйн цаг 3 дээр ажиллаад тэгээ чөлөөтэй өгүүлбэр үүсгдэг болоод сурах нь эхний ээлжинд гол ажил. За дүрмийг болохоор багш нь самбарнаас тийм тайлбарлаа явна. Та нар заавал дүрмийн төвдөр гаргаад бичиж яваа шүү заяа. Тэр нөө хийсэн те нүдэн тасах, гарт орох, чихэн сонсгох энэ бүхтэй хөгжүүлийн тулд яалтчгүй хүн сонсоол яваад байвал сонсоол яваад байна. Тэгэхээр заавал үйлдэл болгоод хичээлээ зогсоож байгаа юм уу? Би бол 30 минут тал ярина штэ те. Та нар зогсоож байгаа юм уу? Скол нөө юу ажаад хичээлээ дуусгачаад тэгээд заавал дотор дээрээ бичээд тэгээд дүрэн бичсэн зургуудаа үг бичсэн зургуудаа явуулж ийж цааш цаашдаа нөө левел нахтай шүү. За шинэ үгийг бас заавал бичих шаардлагатай. Хэрвээ юу руу төвшин ч нөгөө ахиад эхлэх штэ. Яванда дунд чатнаас эхлээд нөгөө нэг үгчийн ямар ч асуудал биш болчдөг байхгүй юу? А2 дээр л нэг жоохон үгээ цэжлэх гэж ингэж нэг тасгаж нэг жоохон цаг авна. Энээс хойшоо хоол би үгийг бичлэхгүй байж болдог. Анхаа шатанд тавьж байгаа шаардлага нь бол үг дүрмээ заавал бичнэ. За дүрмийг бол ерөөсөө байнга бичнэ. Гэтэ тий, ер нь бол тийм байгаа. Яг гэвэл мартаад марцсан үедээ буцааж ингэж харж мардаг байхгүй юу? За эхний ээлжинд хэлсэндээ багш нь өнгөрсөн одоо ирээдүйн цаг. За дунд чатанд өнгөрсөн одоо ирээдүйн цаг буюу энэ дүрм юу шүү хөвгтэй хамгийн богино дүрм гэсэн үг. Хамгийн богино өгүүлбэрүүд үүсгэж сурна. Хашаад учраас би өчтөр ажилласан, би өчтөр гэртээ байсан, өчтөр бороо орсон. Нэг иймэрхүү юмтэй. Тэгэнгүүт дунд чатан дээр яах юм гэхээр би өчтөр зочны өрөөнд ээжтэйг хамт зургтуудсан чинь бор орсон ч юм уу тий. Нэг жоохон урт өгүүлбэр үүсгэж зурганд дунд чатах нь байна. За агсан шат нь бол бүр урт өгүүлбэр гэсэн тий. Би нэг найзтай л да тэр найзын маань хамаатан манай эдгээс ойрхон байдаг. Тэгээ бит хоёр ойрхон байдаг. Тэгээ бит хоёрын болохоор хамтдаа хийдэг ажил маань одоо сургуулийн нэг жижиг төсөл байгаа. Тэрнийг би гуравдад шалгуулах хэрэгтэй. Энэ яг үндэ ингэ нэг өгүүлбэр байхгүй юу? Ийм өгүүлбэр үүсгэж сурнаа гэсэн үг. За шалгалт гэж шалгалтын төрлүүд байна. За шалгалтын төрлүүд болохоор энэ дээр багшны яагаад 9 сарын 13-аас 17 гэж тавьсан гэхээр Монголд ингээл англи хэлний хувийн сургуулиуд байдаг штэ тий. Нөгөө нэг 12 жил сурчаад төгсчөөд дахиад нөгөө нэг IELTS TOEFL-ийн стратегийн ангид суугаад шалгалтаа өгдөг тий. Тиймэрхүү хувийн сургуулиуд гэж байдаг тий. Яг зарим нь бол тэндээ байхдаа IELTS өгөө явчихдаг. Сүүлийн үед ерөнхийдөө сайн болсон л да. Тэнгүүд уусаа тэр чинь 12 жил сурах шаардлагатай болоод сурч байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ингээд 11 наснаас эхлээд сурвал надад бол зүгээр санагдаад идэг. Хүүхд нэг суугаад сурсан. Хүүхдийн нөө үндсэн хэл бас сайн байх хэрэгтэй. Монгол хэлээрээ бичиж чаддаг тий. Тэндээсээ эхлээд сурвал зүгээр. Тэгээд өсвөр насн дээр бас англи хэлний дугууланд ингээд бага анги дунд ангидаа явж исэн хүүхдүүд том болоо сурахтаа арай ондоо идэг гэсэн үг. Бүр том болчоод англиг дөнгөж эхэлж байгаа тохиолдолд тэгээ өөрөө л тэгэл сайн шантарахгүй сайн хийх хэрэгтэй байдаг шүү. Ер нь бол хүүхэд насндаа эхэлсэн байвал айгу зүгээр идэг. Яг том болоо сурч болно л доо. Зүгээр энийг яагаад бичсэн гэхээр шалгалтын төрлүүд нь нөгөө нэг хүүхдүүдийн өгдөг англи шалгалтууд гэж байдаг байхгүй юу? Тэд нарыг дайрч гарчаад энэ хүүхдийн шалгалтуудыг дайрч гарчаад араас нь энэ том хүн одоо жишээ нь IELTS-ыг 16-аас дээш насныхан өгөх хэрэгтэй байдаг байхгүй юу? Доод нь 16-аас дээш насныхан өгвөл зүгээр идэг. Яагаад гэвэл энэ ч нөгөө нэг юу шалгалт академик шалгалт гэхээр тийм агсаж түвшний сэдвүүдээр ярьдаг гэсэн үг. Философи байж болно, улс төр байж болно, олон төрлийн салбар ярьдаг байхгүй юу? Тэгэнгүүт чинь хүүхдийн үндсэн мэдлэг өөрөө монгол хэл дээр ч гүйцэхгүй мэдлэгийг англиар шалгадаг учраас IELTS 16-аас дээш насных гэж үздэг. TOEFL-ийн шалгалт нь болохоор за энэ дээр дахиад нэг шалгалтын төрлүүдийн би дахиад нэг тайлбарлаад өгчээ. За TOEIC-ийн шалгалт бол Солонгост байгаа монголчууд хийх өгдөг бизнесийн англи шалгалт гэсэн үг. Энэ хоёр шалгалтынхаа бодохноо амархан дан тест дээр суурилсан. Чи хүсвэл writing speaking хоёр бичиг болон яриаг нь хүсвэл нэмэлтээр өгч болдог гэсэн үг. Тэнгүүд яаралтай чи ажилд орох хэрэгтэй байлаа гэж үгүй тий. Тэгэнгүүт англи оноо хэрэгтэй болох юм бол гэлсэн TOEIC-ийг өгөөд 7 хоногийн дотор бүртгүүлээд өгөөд оноо 7 хоногийн дараа гараад тэгээ тэрний хавсаргаад өгчих боломжтой
шалгалт гэсэн үг. Тэгээд ямар ч ажил, ямар ч салбарын хүн эхлэхдээ нөгөө офис туслахаас эхэлдэг гэж үздэг шүү дээ, тий. Доороос эхлвэл тийм учраас ердийн яг тийм офисын англи хэлний шалгалт гэсэн үг. Тэгээд яг ингээд сайн шалгалтыг ингээд харах юм бол чинь одоо жишээ нь TOEIC-ийн 4 5 анги гаргаж байгаа байхгүй. Тэгээд яг ингээд сайн харах юм бол бизнесийн удирдлагаар ч юм уу сурдаг хүмүүст илүү тохиромжтой. Хүний нөөц хөрөнгө оруулалт нэг тиймэрхүү сэдвүүд голдоо орсон. Тэгтээ Солонгост бол эн чинь чиглэлээр сурдаг гэсэн ч гэсэн өгөөд идэг. Зүгээр ажлын орчны англи хэл гэж үзээд байдаг гэсэн үг. Тэгээ солонгосууд өөрснөө TOEIC-ийн оноогоор дэлхийд 2-т ордог. Нэгт нь Филиппин ордог. Айгу ач холбогдол өндөр өгдөг гэсэн үг. Монголд болохоор одоо МИАТ-ийн TOEIC-ийн дээд оноо нь 990 оноо байдаг байхгүй юу? Тэнгүүд багшааны хүүхдүүд дээрээс хамгийн өндөр авсан нь 770 орчим авч ирсэн. Тэгтээ сайн гэсэн үг. Хаш тас гэсэн үг ч тийм. За тэнгүүд Аа Монголд болохоор Мятад ажилд ороход доотлол нь at least 550 оноотой байх хэрэгтэй ч юм уу нэг тиймэрхүү шаардлагууд тавьдаг болцсон байлээ. Тэнгүүд за Инчоны их сургууль илүү 720 оноогоор бол англи дээр орж болно. Хамгийн өндөр шаардлага тавьдаг нь Ёнсын байсан. Ёнсын 800 илүү 820 илүү тэг санагдаж байна. Ихэнх сургуулиудын шаардлага нь 650 700-тай байгаа. Хэрвээ чи TOEIC-ийн 650-тай бол нөгөө бакалавр юм уу магистр сурч байхдаа нөгөө англи хэлний нэгдсэн шалгалт өгдөө шүү дээ, тий. Тэрэндээ тэнцчиж нөгөө диплом бичих хэрэг нь үүсдэг гэдэг. Тэр шалгалтуудыг бас хаалгаж болдог гэсэн үг. Тэгэхээр TOEIC-ийг ерөнхийдөө нэг 5000 үгийн сантай байгаа дээрээ жоохон TOEIC-ийн материал ажиллаж үзээд өгч болно гэсэн үг. За IELTS-ийн шалгалт нь болохоор би болохоор IELTS-ийн бэлтгэл болоод өмнө нь TOEIC өгүүлдэг байсан. Тэгээд одоо байсан. Одоо арай өөр аргаар явж байгаа. За IELTS болохоор дотроо бас хоёр янз байгаа. Эхнийх нь болохоор ерөнхий General IELTS гэж байгаа. Нөгөөх нь болохоор Academic IELTS гэж байгаа. За General IELTS гэдэг чинь ерөнхий IELTS гэдэг чинь илүү амархан шалгалт, илүү амархан IELTS хоног штэ. Academic IELTS гэхээр яг гадаад сурах гэж байгаа хүмүүс тохиромжтой гэсэн үг. Юугаар адилхан юм гэхээр speaking listening хоёр адилхан. Яриа сонсгол хоёр нь адилхан. Уншлага бичиг хоёр нь хэцүү гэсэн үг. За ягаад тэгэхээр хүүхдүүдийн одоо ч миний ингээ өгсөн хүүхдүүдийн оноог ингээ харахаар сонсгол speaker хоёрын оноо илүү өндөр байгаад байдаг гэсэн үг. Сонсгол speaker хоёрын оноо илүү өндөр байдаг. Тэгээд хамгийн муу нь ерөөдөө writing байгаад байдаг. Ягаад гэвэл энэ жоохон монголоор ч зохиомжлог муу бичгтээ жоохон муу санагдаад идэг масаараа. Тэгээд нөгөөх нь болохоор уншлага байж болох хамгийн хүнд үг. Тэгээд нөө урт мөрүүдийг өгчдөг учраас ихэнх цагийг уншлагатаа зарцуулсан ч гэсэн яг эцсийн дүндээ арай бага оноо авдаг юм нь тэр байдаг гэсэн үг. Сонсгол спикер хоёр болохоор нөгөө нэг өдөр тутмын яриан дундаа явж байгаа учраас харьцангуй хүмүүс ингээд эвийг нь болоод гаргаж чаддаг гэсэн үг байхгүй юу. За тэгвэл IELTS 2-ын зэт юм байна. TOEIC-ийн шалгалт нэрээ 55,000 гэдэг. Тэгээ Солонгост болохоор 7 хоног болгоо авдаг. Монголд болохоор нэг сартаа 2 сартаа нэг юм уу. Тэгээ TOEIC бас нэг онцлогтой нь Японд байгаа хүмүүс аягүй их сурдаг. Яагаад тэгэхээр Япон хэлний оноогоор сургуульд орох эсвэл TOEIC-ийн оноогоор сургуульд орох гэсэн хоёр сонголтоос англи нэр амархан баадаг шиг байна. Тий, Японоос хүмүүс TOEIC-ийн сургалт байна уу гэж суугаад тийм л. За, IELTS болохоор тэгээ сая хэлсэндээ 330,000 вон орчим. Нөгөө долларын ханшнаас хамаардаг шүү. За. Энд гэхдээ бас нэг гоё юм нь Монголд ингээд юу яадаг вэ юу? Суудланд үрчдэг. Ингээд хэдэн сарын өмнө авч маваа жоохон тийм байсан. Одоо яаж байгаа юм бол тэгэнгүүт Солонгост болохоор мөнгөний үйлдэл бас л 7 хоног болгоо өгч болно. Тий. Тэгээд IELTS байгаа. За TOEFL нь яа гэм бэ гэхээр TOEFL нь болохоор TOEFL-ийн шалгалт нь болохоор илүү хүнд. Бакалавра гадаадад бакалавраар суух гэж байгаа бол TOEFL-ийн шалгалт өгвөл зүгээр. Бусдаар бол нэг хэрэггүй. Яагаад гэвэл багш нь одоо чинь IBT TOEFL сурч таахгүй юу. Тэгэнгүүт би яг TOEFL-ийн оноогоо сандын TOEFL-ийн оноогоо биш нэг шалгалт өгч байхад над дээр ирсэн зүгээр ярин ханхны асуулт нь гэхэд IELTS дээр болохоор тэгдэг байхгүй. За өөрийгөө танилцуул, нэрээ Солонгос дээр хэр удаж байгаа, амьдрах ер нь хэр байна, гэрийн ойр орчинд юу гэдгийг, хобби ч юм уу, ямар кинонд дуртай гэдэг ингээд warm up буюу нөгөө би халааж агаад яриулдаг гэсэн үг. TOEFL дээр болохоор юу байсан? Миний нэг хоёр дахь асуулт билүү? Танаа сургуульд ингээд их хэмжээний хөрөнгө оруулалт хийлээ. Чи тэгээд сургуулийн кампусын юуг тохижуулмаар байна?
Гэхэд тэр нь ерөнхийдөө амархан асуултанд орж байгаа байхгүй юу. Тэнгүүт Монголд кампус гэсэн ойлголт байхгүй, нөгөө кинон дэр үзнээрээ төсөөлөл яг нөгөө их сургуулийн кампус сурдаг хүн шиг л ярьж байгаа байхгүй юу. Тэнгүүд илүү хүнд гэсэн үг тий. Дахиад энэний хоёрдугаар хэсэг нь яа гэхээр TOEFL нөгөө англи дээр ярьж байгаа профессорын лекцийг сонсгоод англи одоо анаахын үедний одоо тэр сурах бичгийг уншуулад окей ойлгосноо нийлүүлээд иэр гэдэг байхгүй юу. Тэгэхээр энэ яг гадаадад мэржлэрээ сурах гэж байгаа хүмүүстэй үйл зүгээр. За энэний дараа SAT гэж байна. SAT гэхээр нөгөө бас л 10 жил гадаадад сурах гэж байгаа хүүхдүүд өгвөл зүгээр. Нөгөө нэг англи хэлийг англи хүмүүс өгч ийн гэсэн үг. Одоо бид нар монгол хэлний ээш өгөөд бид нар 800-аас 800 авч чадахгүй шүү дээ тий. Тэрнтэй яг адилхан Күго солонгос орлоо Күго төвшөнд орж ирдэг сүнэний шалгалт гэсэн үг байхгүй юу? Энэ сүүлийн хоёр ерөнхийдөө бакалавр зориулагдсан юм байна. Ерөнхийдөө IELTS бол том хүмүүст окей. TOEIC бол яг эндээ ажилд орох гэж байгаа ч юм уу хүмүүст байвал окей. Нэг ийм шалгалтууд байна. Би болохоор бүгдд нь бэлддэг. SAT-г бол бэлдэж үзэж байгаа. Тийм. Энэ дээр бол ерөнхийдөө бэлддэг гэсэн үг. За. Тэгээ дөрвөн ур чадвар байгаа. Унших, сонсох, бичих, ярих гэсэн дөрвөн ур чадвар байгаа. За хүмүүс нөө шууд ярьж сумаар ин гэдэг тий. Тэгэнгүүт чи ингээд ярих гэж байгаа юм а бичиж чадахгүй бол угаасаа ярьж чадахгүй байхгүй юу. Тэгэхээр ярихын ч өмнө чиний нөгөө бичих гэсэн чадвар чинь байгаад байгаа. Тэгээд бичиж сурахын тулд чи ингээд тодорхой тооны юм уншсан байх хэрэгтэй. Гэхдээ тиймээс ерөнхийдөө энэ дараалалаа л хийдэг гэсэн үг. Уншин, сонсон, бичин, ярина. Бас хоёр хоёроо жоохон уялдаатай. Юу гэсэн үг юм гэхээр чи уншсан хэлбэрээ сайн харж агаад дуурайлгаж ингэж бичиж эхэлдэг. Сонссон хэлбэрээ сонсож агаад яг тэр хэлбэрээр ярьж эхэлдэг. Дөрвөлээ хоорондоо уялдаатай ч гэсэндээ эхний ээлжинд яриа бол яг хөө задран штэ тий. Задран тэгэхээр нөгөө эхний ээлжинд юу ахаарай? Эхний ээлжинд бол бичиг цаас нүдэндээ тасгах, унших, сонсох юм аа ахиу хийж агаад тэгээд явандаа ингээд write speak хоёр явцдаа дандаа жижиг жижиг таскууд даалгаврууд оруулна л та. Гэхдээ багшийн зүгээс энэ хоёрыг бол шахаад эхлэж болно. Энэ хоёрыг нөгөө юу гэдэг вэ хөөе? Им input чадвар. Input гэж чинь нөгөө орц гэсэн үг шүү дээ. Чам руу ингэж оруулж ингэж би хүчээр хийж өгч бас болно. Write speak нь болохоор чи дотроос гаргах хэрэгтэй байхгүй тий. Тэр чамаас ингэж их зүйл хамаарах гэдэг учраас ингэж нэлийн хамтарч ажиллах одоо шаардлагатай болчихдог гэсэн үг. За түрүү нэг энэ шалгалтуудын онооны хэвд нэг ярьчих. Хэрвээ ингээд А2 төвшнөө бараа болгоод B1 төвшнөлөө те ингээд жил мэл яваад орлоо гэж бодоход энэ IELTS-ийн 4-өөс 5 оноотой тэнцдэг юм байна. B2 төвшнөлөө дахиад жоохон гүнзгийрүүлээд явчих юм бол жил хагас мас явах юм бол 5.5-аас 6.5 болох нь байна. C1 рүү орох юм бол 2 жил болоод эхлэвэл ерөөдөө 7-оос дээшээ оноо авахар хэмжээнд болно гэсэн үг. Тэгтээ энэ хүн болгон дээр адилхан үгчээсэн те. Чи 7-нд 2 хичээл хийж байж байгаад 1 хичээл хийдэг болчих юм бол энэ хугацаа чинь нэмэгдэн эсрэгээр чи 7-ны одоо нөгөө 2 даалгавар 2 хичээл 4 хийж байгаа штэ тий. Энийг чи өөрөө 7-ны 7 өдөр болгох юм уу нэг удаа 2 цаг болох юм бол буцаагаад чи энэ хугацаагаас бонусгож болно. Гэхдээ доор хаяж 1 жил гэдэг бол бүр яг суур тавигдах хугацаа шүү. За. За ерөнхийдөө багшийнхан танилцуулга жоохон уртайсан уу? Жоохон их юм ярьж байгаа гэдэг. Энэ хэсэг дээр. Гэтэ айгүй хэрэгтэй мэдээлэл шүү заяа. Энэ дээр нэг юм нэмж хэлэх юм байна. Юу юм гэхээр нэг юу үгийн дуудлага акцент, pronunciation гэдэг хоёр юм байгаа. За акцентны хад юм гэхээр одоо 16 хүрсэн хүний ингээ хэлний хөгжлөний явагдаад дууссан байдаг болохоор бүр яг native speaker шиг цэвэр тийм дуудлагатай болох жоохон хэцүү гэж үздэг. Гэтэ яг хуу бид нар ихэнх нь англи дуу сонсоод өссөн учраас англи хэлж бас тэхлийн хэл учраас гайгүй. Нэг чи гадаад хүн юм чин жоохон гадаад хүн шиг сонсох юм бол тэрэнд хичээд их нэх байхгүй л гэсэн санаа хэлж байгаа шүү заяа. Нөгөөх нь болохоор pronunciation гэж энэ болохоор үгийн дуудлага солонгосоор бол парам тий. Энэ бол айгүй чухал. Одоо жишээ нь pilot онгоцны нисгэгч гээд PILOT гэдэг үг байгаа байхгүй юу? Одоо энэ яар да. Онгоцны нисгэгч гэдэг үг. Энийг пилот гэдэг уншвал ямар ч гадаад хүн ойлгохгүй тий. Энийг pilot гэж унших нь чухал юм аа. Тэр нь л илүү чухал. Тэрнээс ч бүрээ гадаад хүн шиг аялахтай болох дээр бол амар санаа зовоодох юм байхгүй. Монгол хүмүүсийн аялах ерөнхийдөө л дэжгүй шүү дээ. Тэгээ ихтэй хүмүүс Азийн бус орнохныг бодвол тэгээд аялга дээр нэг 3 янз байгаа. Одоо энэ TOEFL ч болохоор USA
USA буюу Америк дуудлагатай шалгалт. Оо за за. Америк дуудлагатай шалгалт, IELTS болохоор British дуудлагатай шалгалт, TOEIC болохоор холимог. Одоо багшийн үед бол англи дуудлагатай, цэвэр British дуудлагатай л айгуу гоё гэж үздэг байсан. Яг л англи хэлж анх англидаа үүссэн учраас цэвэр англи хүмүүсийн ярьдаг хааны засаглалтай улстай одоо хүртэлтэй нөгөө тийм куку буюу нөгөө тийм дээд түвшний гэж үздэг байсан. Гэсэн чинь орчин үед нөгөө сошиал медиа гарч ирээд ихэнх контентууд Америк хүмүүсийн хийсэн контент болоод Америк дуудлага хүмүүст илүү гоё сонсогддог болсон. Нэмээд Оси айлга гэж байгаа. Оси гэхээрээ Австрали улсын юмнуудыг ерөнхийдөө Оси гэж ярьдаг байхгүй юу? Ингэж биччихээд дуудлага нь Оси ах нь шүү дээ. Оси биш байх нь дээ. За энэ Оси айлга гэж нэмж гарч ирсэн. Энэ Австрали айлга болохоор нэлийн үгийг амар бүтэг дууддаг. Одоо нөгөө Blackpink-ийн Jennie Rose байгаа шүү дээ тий. Rose-ийн дуудлага байхгүй юу? Rose-ийн дуудлага Оси айлгатай амар үгийг хөнгөн хэлдэг солонгос хүмүүст айгүй тохироод идэг. Jennie болохоор Канадаас ирсэн шүү дээ тий. Тийм хатуу дуудлагатай болохоор тэр нь илүү надад сонсоод итгийхэн гоё яагаад гэдэг. Тэгээд бид нар яг энэ аялгыг одоо дөрмөө бол бид нар British номноос хийн. Одоо чинь та нар энэ үгийг бас хардаа өнгийг color гэж бичдэг тий. Тэснэ scroll color гэж бичдэг тий. Ийм хоёрын дээр бичдэг штэ. Тэгэнгүүт color гэж биччих юм бол British бичлэг нь color гэж бичих юм бол Американ бичлэг. Дуудлага нь яг адилхан color. Дахиад энэ Peter Penny Peter гэдэг үг байгааз. Peter. За Peter-ийг болохоор Peter гэдээ уншиж байвал Американ. Pito гэж уншвал British. Ус гэсэн үг байна те. Water гэвэл Американ. Water гэж ивэл жоохон British талтай ч юм уу. Одоо энэ үг бас байна. Hate. Бид нар энэ EUC-ийг ил гэж боддоо шүү дээ. Hate гэнгүүт Американ дуудлага нь энийг height гэдээ уншчаараа Американ дуудлага болчихдог гэсэн үг. Иймэрхүү ялгааг багш нь зүгээр тухай бүрд нь хэлж өгөөл бичүүлээл яана. Тэгэл явчихна. Тийм, тэрнээс би яг Бритишийн зан, Америкийн зан гэсэн байхгүй. Багшныхаа тэгтээ суур ер нь бол TOEFL суурьтай учраас Американ талдаа илүү дуртай байсан чинь одоо хүүхдүүдийг IELTS-д бэлдсээр агаад би өөрөө нэлээд сарбагчаад байгаа. Тэгээ одоо яах вэ те? Дэлхийн хилэмжийн янз янз айлгаа юм чинь тухайн бүрдэн заагаад юм наа л гэсэн үг. Тэгээд багш болгоны онцлог гэж байгаа. Багш нь болохоор яг тийм native speaker юм уу? Гадаадад нөгөө сурч өссөн хүн нь бол биш. Илүү зүгээр нь шалгалтууд руугаа төрлөж заадаг хүн нь. Тэгээд шалгалтууд руугаа илүү төрлөж заадаг хүн нь. Тэгээд яг танхимын сургуульд орж байгаа нөхцөл нөгөө хүмүүс ингээд ирээд сурж байгаа учраас надаас 80% нь хамаарат би авчирсан л хаад би хичээлийн хийлгэж ижил гарна штэ. Ирсэн л юм чи хүн юм сурж ижил гарна тий. Ирж байгаа юм чи нааш ихтэй үгээ цэжлээл явж байгаа гэсэн үг байхгүй юу? Асуугт гад. Даал манай оюутнуудын би тэгтээ хүүхдүүд гэж яриад байдаг болохоос том хүмүүсүүдийн адилхан хүүхдүүд ярьчтэй шүү заяа. Тэнгүүд бүгдээрийнхэн даалгавар хэлж ирнэ бол 100% байдаг. 100% байдаг. Тэгэнгүүт чи онлайнаар сурж байгаа нөхцөлд би нөгөө нэг үнтэйгээ их харьцахгүй тэгэхээр нөгөө чамаас 80% хамаарат чамаас тийм 80% хамаарат надаас 20% хамаарах болчиход байгаа. Яг хичээл даалгавруудаа ингээд цаг тухай бүртэнд хийгээд постлоод тэгээд явах нь илүү чухал болчиход байгаа шүү за. Тийм. За тэгээд нэг иймэрхүү байна да. За хэдүүлээ бэлтгэл календар гаргаад уг нь бол одоо жишээ нь багшийн танхим хэдэлт 1/5-8-аас 10 дээр тий. Тэрнтэй адилхан өөрсөндөө 2 удаагийн хуваар гаргаад 2 удаагийн даалгаврын хуваар нийтдээ 4 удаагийн хуваар заавал гаргаарай. Тий. Яг ингээд өөрснийхөө хуваараа гаргаад постлоо шүү заяа. Би энэ өдрүүдэд хичээлээ, энэ өдрүүдэд даалгаврыг би дандаа өмнөх өдөр нь авдаг байхгүй юу? Нөгөө нэг одоо юу гэдэг чи 7-ны 1 өдөр 4 цаг сурснаас илүү 7-ны 4 өдөр 1 цагаар олон татамжтай жижиг сурсан нь тархинд үр дүнтэй байдаг. Амралт аваад хийхээр шал өөр байдаг гэсэн үг. За эхнийхэн сурагчийн ерөнхийдөө бол тас хэлбэрээр аваад хийсэн дээр би линкүүдийн тухай бүртээ өгнө. Одоо хоёр дахь болохоор дөрмийн дэвтэр бэлдэнэ. Шинэ үгийн дөрмийн дэвтэр нэг том зузаахан ч юм уу пүш мөшгөө те нэг ингээ юм мартахаараа эргэж харахаар ерөнхийдөө жилжингээ барьж яваад ингээд юм бичвэл гэж бодолцоод авбал зүгээр тодруулагч заавал хэрэглэнэ. Шинэ үгнүүдэд тодруулаад өнгө нөгөө нэг бас ингээд үнийг юм тогтооход айгүй нөлөөлдөг байхгүй юу? Энэ дөрвөн зүйлсээ бэлдээд тэгээ гоё зураг share with us your study preparation photos гэж аваад нэг зураг хуваалцаарэ гэж.
За дөрвийн номын энэ Essential Grammar in Use энэ энэ чинь уг нь бол бүр 90-ад оны ном баггүй юу. Тэгээд одоо хүртэл хүмүүс ашигладаг. 5 дахь хэвлэлтэндээ энэ 4th edition, 5th edition гарсан байгаа хаа. 5 дахь хэвлэлтэндээ орсон. Айгуу сайн ном. Энэ номоо захиалж авна. Шинэ үгийн дэвтэр гэж тусдаа дэвтэр үүдээ. Одоо чи энийг харах юм бол vocabulary гэж агаад шинэ үгийн дэвтэр гэж байгаа байхгүй юу? Энэ нь яа гэхээр нөгөө нэг энэ хараа хавцтай. Хавцаа ингээ хоёр талаараа урт талаа дандаа англиар бичээд, арт талаа монголоор бичээд дарж агаад өөрөөсөө ингээ мэдгүй байгаа үгсээ асуудаг. Энэ бүр үнэхээр үр дүнтэй шүү заяа. Би нөгөө өөрөө энэ дэвтрүүдээ захиалж авчаад хүүхдүүдтэй өгдөг байхгүй юу? Тий. Тэгээд та нар гэртээ ийм дэвтэр авч бичвэл ер нь зүгээр ээ. Тэг би шинэ цэжлэгдэл дээр хичээл дээр дахиад дэлгэрэнгүй тайлбарлая за. За тэгээ басан байна. Яг 30 минут бараг л боллоо. За баяртай.